За төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн зөвлөлөөс 4-р сард хийгдсэн ажил үйл ажиллагааны талаар арга хэмжээний талаар тавьж мэдээллийг өгье. Эхний ээлжинд удирдлага зохион байгуулалтын хүрээнд нийлээд арга хэмжээний зохион байгуулагдлаа. За ингээд өнгөрсөн 4-р сард салбар зөвлөлийн хуралдаан 2 удаа зохион байгуулагдаж 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн 22 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 138 дугаар тогтоолын 15 дугаар хавсралтаар Төв аймгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжилэн баталсныг танилцуулж, гишүүдэд салбар зөвлөлийн ажиллах журам заасан эрх үүргийг танилцуулж, за ажил үүргийн хуваарийг нь хуваарлан батлуулсан юм арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Аймгийн засаг даргын тамгын газрын бүтэц оронтойг шинжилэн батлах шийдвэрийн төслийг хэлэлцэж дэмжигдсэн саналыг төрийн албаны салбар зөвлөлд өргүүлсэн ийм ажил хийгдсэн байна. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 6, аймгийн засаг даргын тамгын газрын 26 албан тушаалын тодорхойлолтыг шинжилэн боловсруулж төрийн албаны зөвлөлд хөргүүлээд байна. За түүнчлэн төрийн байгууллагуудын дарга, нэгжийн дарга нар, за хүний нөөцийн асуудал хариуцсан мэрэгчлэтнүүд одоо холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан цахим хурлыг зохион байгуулж, за цаг үеийн 8 асуудлаар үүрэг чиглэл өгч ажилласан байна. За салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу 4-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд Баян цагаан, Баян жаргалан, Сэргэлэн сумдад одоо ажиллаж удирдамжид заагдсан 4 бүлэг 10 үзүүлэлтийн хүрээнд зөвлөн туслах ажиллагаа хийгдсэн байна. За эдгээр сумдын төсөвт 6 байгууллагын 120 албан хаагчдад таны ёс зүй, харилцаа гэсэн сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулсан байна. Мөн энэ сард төрийн албан хаагчдын улсын нэгдсэн тоо бүртгэлийн дүн эцэслэн гарсан байна. 21 оны жилийн эцсийн байдлаар Төв аймгийн хэмжээнд нийтдээ 211 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж хагаад эдгээр төрийн байгууллагуудад нийтдээ 5080 албан хаагч ажиллаж төрийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвэн явуулж төрийн үйлчлэгийг иргэдтэй тогтмол хүргэж ажиллаж байна. За мөн 4-р сард аймгийн 74 байгууллагын 1580 ажилтан албан хаагчдын цалин хөлсний бүтцийн судалгааг хийсэн байна. 27 суманд бий болсон төрийн захиргааны 151 оронтооны ажлын байрны судалгааг гаргасан байна. За багийн зохион байгуулагчийн албан тушаалын тодорхойлолтын төслийг боловсруулсан байна. Мөн салбар зөвлөлийн танилцуулгыг боловсруулан гаргасан байна. За тусгай шалгалтын зар мэдээллийг хүлээн авах зарын QR кодыг үүсгэн хэрэглэгчдэд хүргэсэн байна. 4-р сард салбар зөвлөлөөс эрх хэмжээнийхээ хүрээнд нийтдээ 24 тогтоол гаргаж өнөөдрийн байдлаар хэрэгжилт нь 92.8% хэрэгжиж байна. За 2 дахь чиглэл болох сургалт мэдээллийн чиглэлээр бас нэлээд олон арга хэмжээ зохион байгуулагдсан. За үүнд төрийн албаны салбар зөвлөлийн 7-4-10 цахим сургалтыг 17 удаа зохион байгуулж, за холбогдох албан хаагчдыг хамруулсан байна. Төрийн байгууллагуудад шинээр одоо албан тушаал дээр очсон ажилд орсон болон тодорхой сургалтуудад хамрагдаж чадаагүй төрийн захиргааны албан хаагчдыг одоо агсан түвшний гендрийн дүн шинжилгээ гэдэг ийм цахим сургалтанд хамруулах ажлыг энэ сарын 29-ний хүртэл зохион байгуулан ажиллаж байна. За мөн Канадын санхүүжилттэй мерит төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа Төв аймаг, Дундгов, Дорнод, Сүхбаатар аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон за хүний нөөцийн мэрэгчлэтнүүдийн 2 дугаар улирлын уулзалтыг ёс зүй сэдвийн дор захимаар зохион байгуулсан байна. Энэ захим уулзалтанд бол манай аймгийн салбар зөвлөлөөс ёс зүйн чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар тодорхой мэдээлэл өгч ажилласан байгаа.
За өнөөдөр буюу 4 сарын 27-ны өдөр Говьсөнбөр аймгийн Салбар зүйлийн бүрэлдэхүүн манай аймагт туршлага судлах зорилгоор ирж ажиллаж байгаа. Харилцан биеиндээ туршлагаа солилцож ажиллалаа. За 3 дугаар чиглэл болох сонгон шалгаруулалтын чиглэлээр бас нэлээд хэдэн ажил зохион байгуулагдлаа. Үүнд болохоор төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг 4-р сарын 1-ээс 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан байгаа. Энэ шалгалтанд оролцохоор нийтдээ 254 иргэн бүртгүүлснээс 217 иргэн шалгалтаа өгч энэ 217 иргэнээс 89 иргэн буюу 41% нь шалгалтандаа тэнцэж нөөцөд бүртгэгдсэн байгаа. За шалгалтанд тэнцсэн иргэдийн тоог өмнөх шалгалтанд тэнцсэн иргэдийн тоотой харьцуулахад 1939 хувиар өссөн юм дүнтэй харагдаж байгаамаа. За өнөөдрийн байдлаар төрийн захиргааны 12 гүйцэтгэх албан тушаалын 148 нийтдээ болохоор 160 албан тушаалын сул оронтойг нөхөх сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад явж байна. Энэ хүү шалгалт маань тусгай шалгалт маань 5 дугаар сарын 2-оос 3-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм аа. За ингээд 4-р сарынхаа салбар зүйлийн зүгээс хийгдсэн ажлуудынхаа товч мэдээллийг өгөхөд юм байна.